За сайн бацгаана уу? За сайн байна уу? Өнөөдөр Instagram маркетингийн талаар бүгдээрээ ярилцсан. Тэр дундаа алгоритмын талаар ярилцсан. За тэгэхээр бусад сошиал медиа сувгуудын адилаар Instagram ч гэсэндээ алгоритм ажилладаг. Энэ алгоритм нь хэнд ямар постууд харагдахыг ерөнхийдөө зохицуулдаг гэж ойлгож болно. За Instagram feed, story, за live хэсэг, IGTV гэх мэт хэсгүүдэд өөр ингэсэн алгоритм ажиллаж байгаа. Гэхдээ энэ алгоритмууд бол үндсэн feed хэсэгт ажилладаг 6 алгоритмтай холбоотой ер нь төсөөтэйгээр ажилладаг байгаа. Тэгэхээр Instagram алгоритм өнөөдрийн лайвын гол сэдв байна. За Instagram-ийн хувьд бол бид нэр хамгийн чухал өндөр өсөлттэй энэ сувгуудын нэг гэж үзэж байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар яг ялангуяа маркетингийнхний хувьд Instagram алгоритм цаана яаж ажилладаг, хүмүүсийн фид дээр юу гарч ирдэг, яаж гарч ирдэг тийм. Манай контентууд яаж хүмүүсийн фид дээр гарч ирдэг вэ гэдэг талаар хуулаа өнөөдөр олон ярилцсан. Тэгэхээр ерхий гол өнөөдрийн ярилцах алгоритмын талаар алгоритм гэж юу юм тийм ямар хөө байдлаар Instagram-ийн энэ алгоритмыг ажилладаг гол нөлөөлдөг хүчин зүйлс нь юу юм талаар намайг тайлбарлаач. Алгоритм гэдэг маань за Instagram-ийн тухайд бол алгоритм маань яг он цагийн дарааллаар гэхээсээ илүүтэйгээр харилцаа. Гэхдээ он цагийн дараалал ч гэсэндээ нэг зүйлд нь багтаж байгаа. Харилцаа холбоо хамаар сонирхол гэдэг зүйл ер нь тулгуурлаж хэнд ямар пост харагдахыг шийддэг гэсэн. Тэгэхээр бидний постууд зөвхөн манай дагагчдаас хамаардаггүй гэсэн байгаа. Тэгэхээр энэ алгоритмд өртсөн постууд бид нар нийтлж чадчихж бас контентоо бэлтгэхдээ энэ талаар ер нь маш сайн мэддэгтэй байж бид нар Instagram-д нийтлж байгаа контентуудаа олон хүнд хүргэнэ гэсэн. Ингээд ер нь бол үндсэн 6 алгоритм байгаа. 6 алгоритмаа танилцуулаад явах зэрэглээ. За эхний алгоритм бол сонирхол, хоёр дахь нь холбоо хамаарал, гурав дахь нь цаг хугацаа, 4 давтамж, 5 дагагч, 6 хэрэглээ гэсэн байна. Тэгэхээр яг энэ Instagram-ийн энэ алгоритм гэдэг та нэг програм ажиллаад байна. Тэр програм болохоор Instagram-ийн хэрэглэгчдэд юу харуулах вэ гэдгийг шийддэг. Зөвхөн feed-ээс гадна story алгоритм байна. Бас адилхан хайлтын систем, за IGTV гэж маш олон Instagram-ийн функцүүдийг хэрхэн ажилладаг энэ талаар. За тэгэхээр энэ алгоритмд ер нь хамгийн чухал 6 хүчин зүйл байна. Тийм. Сонирхол холбоо хамаарал цаг хугацаа давтамж дагагч хэрэглээ гэсэн энэ 6 хүчин зүйлийн талаар өнөөдөр маш аль болох дэлгэрэнгүй яриад энэ нь өөрөө хэрхэн энэ алгоритм харагдах байдал нөлөөлдөг юм бэ, хүмүүсийн фидд нөлөөлдөг юм бэ. Энэ талаар ярилцдаг. Хамгийн түрүүнд сонирхол гэж байна тийм. За сонирхлын талаар. За сонирхлын талаар тайлбарлахаас өмнө захирлаа энэ юун дээр caption дээр цэцэгт бас comment дээр нийтлэлийнхаа ойлоо холбоосыг оруулаад өгье. Энэ нийтлэл бол ерөнхийдөө Instagram-тай холбоотойгоор маркетеруудын мэдэж байх ёстой бүх зүйлийг багтаасан байгаа. Instagram хаяг нээхээс эхлүүлээд үр дүнгээ хэмжээх сурталчилгаа явуулаа. За бас энэ алгоритм ерөнхийдөө ямар постууд Instagram-д илүү олон хүнд хүрдэг вэ гэдэг талаар маш сайн тайлбарласан юм. Нэлээд олон хуудас Instagram маркетингийн e-book байгаа. Энэ дээр та бүхэн хараарай. Бид өмнө жил бэлтжижсэн та мэдж байгаа хүмүүс нь бол тэрийгээ илүү сайжруулсан байгаа. Илүү олон хуудастай болгосон байгаа. Тэгэхээр дахиад татаж аваад та бүхэн маань тэндээс хараарай. За тэгэхээр сонирхол. За сайн хэлсэн. Ерөнхийдөө он цагийн дагагч гэдгээс бас дахиад ер нь илүү чухал үздэг зүйл үү. Тэр нь Instagram бидний сонирхсан зүйлийг харуулахыг ер нь хүсдэг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний лайк дарсан, комент бичсэн, хувь чатаар Instagram-ийн хувь чатаар харилцсан хүмүүсийн буюу аккаунтуудын постуудыг илүү бидэнд харуулах маркер ажилдаг, харуулах тийм зарчмаар ажилдаг. Энэ зарчим нь бас энэтэй ижил төсөөтэй постууд харуулдаг гэсэн. Одоо жишээлбэл би гоо сайхантай холбоотой нэг аккаунтыг дагаад тэрэн дээр маш олон харилцаа үүсгээд тэ комент жид лайк дараад тэр хуудасуудтай хувь чадаар харилцаад байх юм бол надад дараагийн контентууд нь энэ категорид хамаарах ерөнхийдөө контентуудыг харуулж эхэлдэг гэсэн үг байна. Ерөнхийдөө үндсэндээ бол Instagram бол Instagram feed таны Instagram feed бол Instagram дахь зан төлөвтэй нэгдэл гэж бид нар ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол ерөнхийдөө хэрэглэгчийн хамгийн их харилцдаг таг хийгдсэн постуудыг бид нарт идэвхтэй харуулад байна гэсэн.
За эндээс маркетруудын хувьд юу анхаарах хэрэгтэй гэдэг асуулт гарч ирнэ. Маркетрууд бол ерөнхийдөө доктортой байнгын контент нийтлэх хэрэгтэй. За яагаад вэ гэхээр ойлгомжтой тийм ээ. Ерөв та контент нийтлэх бол хинч хариу үйлдэл үзүүлэхгүй, хинч хариу үйлдэл үзүүлэхгүй бол Instagram алгоритм танаа постуудын талаар эрг төхөө очихгүй. Одоо ингээд танаа постуудыг хинт харуулгаа Instagram бол тогтоож чадахгүй гэсэн үг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө идэвхтэй үе шаттай контентуудыг одоо Facebook-ийн адилаар л одоо үе шаттай контентуудыг бас сайн нийтэлж явах хэрэгтэй. Тэгэхээр ер нь Instagram-ын feed бидний одоо би Instagram аппликейшнаа нээгээл feed-ийг гүйлгэлээ гэж бодъё л да тийм. Тэгэхээр зүгээр л ингээд хүмүүсийн хийсэн постуудыг хамгийн сүүлийнхээс нь эхлээд ч юм уу харуулдаггүй юм байна тийм. Ер нь болохоор энэ хүн одоо энэ аппликейшнаа нээгээд feed-ийг гүйлгэж байгаа хүн юу сонирхдгийг, ямар хүмүүстэй илүү их харилцдгийг, ямар хүмүүсийн постуудыг илүү их олон лайк таардгийг тийм. Ямар аккаунтуудтай одоо хамтдаа таг хийсэн постуудад орж байна, харилцан яриа үүсгэж байна гэдэг энээс нь хамааруулаад энэ хүний сонирхол бол одоо ийм төрлийн постуудыг, ийм аккаунтуудын постуудыг илүү сонирхдгийг байна гэж үзээд тэр сонирхлын дагуу надад одоо хамгийн дуртай, хамгийн сонирхож болох, хамгийн сонирхох магадлалтай, лайк дарах магадлалтай, коммент бичих магадлалтай тэр постыг надад илүү төрүүлж харагддаг гэсэн үг шүү дээ тийм. Тэгээд бас одоо энэ engagement гэж бид нэр хэлээд байгаа тий лайк дарах комент бичих гэдэг энэ engagement нь дотроо бас үе шаттай байгаа. За юу хамгийн их хэл чухалчлах вэ? Юу хамгийн чухал вэ гэдэг талаас нь гэсэн үг тий. Эхлээд комент, дараа нь лайк, тэгээ reshare, тэгээд видео постуудын хувьд үзэлт гэж явж байгаа. Тэгэхээр аль болох бид нар олон комент авахын тулд одоо контентуудаа бэлдэх хэрэгтэй. За олон комментууд авахын тулд бэлднэ гэдэг талаар бид нар одоо яг практик зөвлөмжийг яг тайлбарынхаа дараа өгөх болно. За дараачийн хэсэг байна. Холбоо хамаарал. За холбоо хамаарал. Instagram яаж хүмүүст хүргэдэг вэ гэхээр эхлээд алгоритм танаа найзууд гэр бүлийнхнийтэй таныг одоо хамгийн ойр дотны зайлшгүй одоо постыг нь харахыг хүснэ гэж үзэж байгаа учраас хүргэдэг. За тэгээд алгоритм нь хамгийн ойр дотны хүмүүсийг хүргэснийхаа дараа бусад гэдэг зарчмаар явдаг байгаа. За тэгэхээр Instagram-ын програм хангамжийн инженер Томас Димсон бол хүмүүсийг одоо яаж ингэж найз нөхөд эсвэл бие биенээ таньдаг гэр бүлийнхэн гэж ингэж үздэг юм бэ гэдэг дээр хариулсан байлээ. Энэ дээр ямар үзүүлэлтүүдээр үздэг вэ гэхээр ерөнхийдөө апд хандж байгаа, аппликейшнд хандж байгаа дээр хандлтаар нь үзнэ. Тэгэхээр хэний постууд дээр лайк дарж байна. Тэ? Бас хинтээ DM буюу шууд мессежээр харьцаад байна. Хэнийг хайлт хийж байна. Бодит амьдрал дээр бас бие бинийгээ таньж гинөө гэдэг байдлаас нь шалгаж үздэг байна. Тэгэхээр хэрвээ таньж ах юм бол тэр хүний постуудыг илүү одоо харуулах чиглэлээр ажилладаг гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бид нар эндээс харах юм бол бас л дахиад тэр хүмүүстэй харилцаа өдөөх тий хариу чат бичлцэх гэх мэтчлэн иймэрхүү байдлаар ажиллах юм бол илүү үр дүнтэй байж чадхаар харагдаж байна. Тэгэхээр харилцаа холбоо гэдэг энэ зүйлийг сонирхож байгаа зүйл ойлгомжтой тий би нэг спорт дэмждэг спортынхан багийн постуудыг илүү байнга лайк дардаг, шеэр хийдэг, доор нь комментүүд биш ингэж дэмждэг тийм. За одоо тэгэхээр дараа нь харилцаа холбооны тухай ярьж штэ тийм. Харилцаа бид хоорондын хамаарлын тухай. За энэ хүмүүсийн хамтдаа ажилладаг байж магадгүй, найз нөхдөд байж магадгүй. За дээрэс нь байнга харилцдаг дотны хүмүүс ер нь бодит амьдрал дээр ойр дотны ийм хүмүүс байх магадaltaй гэдэг ийм зүйлсийг Facebook алгоритм санаанд төрч үздэг байна тийм. Тэгэхээр Facebook алгоритмын хувьд би хэн нэг дагдаг ч юм эсвэл хэн нэг намайг дагангууд энэ хоёр хоорондоо ямар харилцаатай хамааралтай байна гэдгийг нийлж байгаа контентууд миний сонирхол за тэгээд ер нь миний юун дээр нөгөө гар утасны эсвэл Facebook-ийн найзууд байна уу гар утасны энэ контакт донд энэ хүний мэдээлэл байна уу гэх ингээд төрөл бүрийн юмудаас илүү харах боломжтой байгаа даа шүү дээ тийм. Тэгэхээр хамаарлын тухай дахиад адилхан хамгийн чухал контент хамгийн чухал одоо хүчин зүйлсийн нэг нь энэ хамаарал гэдэг юм зүйлс байх нэ. Тэгэхээр хамааралтай гэдгээ за хамтдаа таг хийсэн олон постууд байт юм. Хоорондоо ярилцдаг. Эсвэл Facebook найзууд байдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар хамаарлаа илтгэсэн байх юм бол илүү бидний постууд өртгөн байна нөгөө хүний одоо
ньюсфид дээр тийм. Тэгэхээр тухайн хэрэглэгчтэйгээ ерөөсө байнга холбоо харилцаа үүсгэх талаас нь бид нэ анхаарах хэрэгтэй гэсэн. Тэгээд одоо жишээлбэл би нэг аккаунтыг даглаа гэж бодъё. Ямар нэгэн бизнесийн байгууллагын аккаунтыг би даглаа. Дагангууд Instagram-ийн алгоритм шууд ажиллаж эхэлнэ. Ажиллаж эхлээд энэ хоёр хоорондоо үнэхээр холбоо хамааралтай хүмүүс мөн үү гэдгийг шийдээд цаашаага миний постуудыг хэр олон хүнд харуулах вэ? Одоо тийм надад тэр пост тухайн миний дагсан аккаунтын постуудыг хэр их давтамжтай харуулах вэ гэдгээ бас шийдэж эхэлдэг байгаа. За дараагийн хэсгийг ярихаас өмнө бид хоёр коммент хэсгээр захирлаа оруулсан байгаа ах тийм ээ нийтлэлийнхаа линкийг нийтлэлийн линк хэсэгт бид нөө e-book татаж авах бас хэсэг байгаа. E-book татаад аваарай. Энэ хэсэгт маань ерөнхийдөө өнөөдөр бол ганц алгоритм ярьж байгаа. Алгоритмаас гадна маркетрууд юу анхаарах ёстой вэ? Ямар постууд олон хүнд хүрдэг вэ? Хэрхэн үр дүнгийн үзүүлэлтийг хэмжих вэ? Гэх мэтчлэн маш олон маркетрууд хэрэгтэй бараг 50 хуудас e-book байгаа. Тэгэхээр тэр e-book-ийг татаад аваарай. Өмнөх жилээсээ бид нар бас хамаагүй их сайжруулаад олон үзтэй болгоод ингэж бэлдсэн байгаа шүү. За дараагийн хэсэг бол цаг хугацаа байгаа. 3 дахь алгоритм. За алгоритм дээр одоо захиралтай ярьсан сонирхол холбоо хамаарал гэдгийг чухалчилгаасаа гадна хамгийн шинэ хийгээд хамгийн сонирхолтой постуудыг хүргэхийг ер нь ирмэлцдэг. Тийм болохоор одоо хизээ нийтлэх вэ гэдгээ бид нар бас маш одоо бодож явах хэрэгтэй маркетруудын хувьд. Өөрөөр хэлэх юм бол хэрэглэгчийн хамгийн одоо онлайн байх боломжтой цагт нь нийтлэх ёстой гэсэн. Тэгээ энэ цагийг олж аваад энэ цагт нь байнга юм тогтвортой контентууд нийтэлж явах хэрэгтэй. Тэгэхээр цаг хугацааны хувьд би тэр энэ Instagram-ын программистын яг ньюсфидийг харилцсан программистын ялангуяа хиймэл оюухан энэ алгоритмын тал дээр ажилладаг хүний тэр ихтгэлийг нь харж ирсэн. Манай энэ юу дээр ч гэсэн нийтлэл дээр ч гэсэн байгаа. Тэгээ тэр хүний хувьд бол өмнө нь бол бид нэр цаг хугацаа хамгийн чухал байсан. Тийм. Одоо бол арай өөрөөр бид нэр гүн чи асар олон хэрэглэгч болсон, асар их контент болсон. Нөгөө хүний ньюсфидийг цаг хугацааны одоо дараалалаар нь байршуулахаар тэр хүн хамгийн ихний нөхцөл үеийг л үзэж явж байна. Тэгэхээр хамгийн чухлыг нь үзэж амжихгүй байж магадгүй. Тийм учраас бид тэр хүний сонирхол хамаарал гэх мэт энэ зүйлүүдийг зайлшгүй анхаардаг болсон. Гэхдээ хичнээн тэр хүний сонирхдаг байсан ч гэсэн сонирхож байгаа төрлийн мэдээллийг нь бас хамгийн сүүлээс нь хамгийн шинээс нь харуулж зорддог болсон гэсэн. Тийм. Тэгэхээр цаг хугацааны хамаарал бол бас л их чухал зүйлүүдийн нэг юм байна. За дараагийн чухал хүчин зүйл байна тийм. За энэ дээр болохоор давтамжийн тухай. Давтамж тийм. За ерөнхийдөө постыг харагдсан тухайн Instagram-ийн апыг хэр олон удаа нээж үздэгтэй ер нь холбоотой байдаг. Тэгэхээр Instagram апа цаг тутамд ингээд нээж үздэг те байнгын мэдвэтэй байдаг хэрэглэгчийн тухайд бол цаг хугацааны одоо дараалалаар нь постууд байрших магадлал илүү өндөртэй. Юу вэ гэсэн үг болохоор сонирхлоор нь одоо хийгдсэн постууд маань харагдаад дуусчих магадлалтай. Тийм болохоор энэний дараагаар цаг хугацааны дараалалаар нь харуулах магадлалтай байдаг. Харин тийм ч идэвхтэй биш цөөн одоо хугацаанд холбогддог хэрэглэгчийн хувьд гэх юм бол яг сонирхолт нь нийцүүлсэн постуудыг харуулдаг. Тэгэхээр бид нар нөгөө нэг сонирхолт би агийн нийтлийг бичиж явахдаа бодож ирсэн л да. Сонирхолт нь нийцүүлэе гэдээ яг л одоо нэг тоотой идэгэн пост, ийм чанартай постууд нийтлээд авах ёстой мó гэд бодохоор хэрэглэгч хоёр янз байгаа тийм те нэг нь идэвхтэй нэг нь идэвхгүй. Тэгэхээр энэ хоёр хэрэглэгчийн тойлонд нь хүрэхийн тулд бид нар бас тогтвортой байнга олон контент нийтлэх бас хэрэгцээ гарч ирж байгаа. Гэтэ тогтвортой контент маань зорилгогүй байж болохгүй. Бид нар бол одоо яг зорилготой контент худалдаа авалтын замнал персона гэдэг талаар маш их ярьдаг те. Тэгэхээр манай бусад бас мэдээллүүдээс хараарай. Тэгээ бид бас онлайн сургалт явуулж байгаа. Одоо бараг сургалт явуулаад 7 сар өнгөрсөн байна. Маш амжилттай явж байгаа. Сургалт маань хүмүүс маань их сайн одоо фидбек эргүүлж өгж байгаа. Тэгэхээр энэ сургалт маань 50% өнгөрсөн байгаа. Та бүхэн амжаа 50% хөнгөлтэй байгаа дээр нь бүртгүүлээрэй. Тэгэхээр сургалтын холбогдох линкүүд юунд комментэр болон description тайлбар текст оруулсан байна. Тэрнээс надад их сонирхолтой санагдсан нэг зүйл. Маш их идэвхтэй Instagram-ыг ашигладаг хүмүүсийн хувьд угаасаа байгаа бүх постуудаа хараад дуусчих магадaltaй байна. Байнга л үзэж байна. Асар их одоо юу фидээ гүйлгэж байна тийм. Тийм учраас байгаа бүх постыг Instagram-ын бэлдээд ингээд за таны одоо үзэх ёстой, сонирхох ёстой. Угаасаа танаа дагагчдын хийсэн бүх постыг харуулаад дуусчих магадгүй. За дуусгаар нь яадаг вэ гэхээр яг тэр хүн таалагдж магадгүй гэсэн өөр шин одоо тэг контентуудыг харуулж эхэлдэг гэсэн ийм бас зүйлүүдийг ярьж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ илүү дагагч одоо дараагийн хүчин зүйлийн тухай ярих гэж байна тийм. Дагагчдын тухай. За энэ дээр бол явах байдлаар дагагчдын тухай
та ер нь бол одоо танай аккаунт хэр олон хүнийг дагдаг вэ гэдэг чухал. Ингээд тэгэхээр олон хүн дагна гэдэг нь сайн юм шиг сонсогдож магадгүй. Гэхдээ тухайн олон дагагчид дотор ч хит их идэхгүй дагагчид байвал одоо муу үр дүн авчирдаг. Өөрөөр хэлэх юм бол идэхгүй байна гэдэг нь өөрөө одоо цаашаага харагдахгүй тэр хүнд хинд юу хүргэхээ мэддэхгүй тиймэрхүү байдал үүснэ гэсэн үг байна. Тэгэхээр хит их олон идэхгүй хүнийг танай аккаунт дагж байгаа бол тэр хүмүүсээ хасхан зүйтэй гэж хэлж илээ. Тэгэхээр идэхгүй олон хүн дагах нь өөрөө манай бас постуудын чанарт хүртээ хэмжээд сөргөөр нөлөөж магадгүй гэсэн ийм зүйлийг энэ алгоритмын талаар ярьж байгаа хүмүүс ярилцаад байна тийм. За тэгэхээр дараагийн хүчин зүйл. За энэ болохоор таны хэрэглээ тийм. За хэрэглээний тухай ч гэсэндээ яг сая ярьсантай адилхан одоо хит их цагийн өнгөрөөгөөд шинээр нийтэлсэн бүх контентуудыг үзээд дуусчих магадaltaй. Тэгэхээр энэ тохиолдолд бидний өмнө хийсэн үйлдэл сонирхол тулгуурлаад ерөнхийдөө контентуудыг санал болгодог. Харин одоо цөөхөн хугацааг зарцуулдаг бол дахиад яг адилхан нөгөө постуудыг онцлог контентуудыг харуулдаг гэсэн үг байна. Тэгэхээр хэрэглээ гэдэг маань хэрэглэгчийн хувьд бол янз байдаг учраас бид нэр маркетрууд бол янзаар контентуудаа бэлдэх хэрэгцээ байна л гэсэн үг байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр ярьсан 6 гол алгоритм маань энэ төрөд дуусчих. Гэхдээ одоо бид нар энэ бол зөвхөн Instagram feed-ийн алгоритм байгаа. Story-д яадаг вэ гэдэг талаар мөн энэ алгоритмтай холбоотой практик зөвлөмжүүдийг хүргэе. За яг энэ алгоритмуудаас харахад бид нар ер нь engagement авахыг хэрэгцээ байна тий. Өөрөөр хэлэх юм бол яг Facebook дээр ажилладаг шиг комментиг авах, лайк авах, шеэр хийгдүүлэх ийм хэрэгцээ. Тэгээд автоматар бас нөгөө нэг коммент өчүүлээ шеэр хийгээд ахын тийм одоо зөв бол байж чадахгүй. Яг нөгөө сонирхгүй өнгөрөөд ах юм бол дахиад нөгөө ранк нь дахиад буураад ийн гэсэн үг болчихно. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө шеэр болон сейв хийгдгүүц контент бүтээх хэрэгтэй. Энэ контентууд маань өөрөө одоо тухайн агуулгатай хамаатай байдаг. Ямар агуулгатай контентуудыг хүмүүс цаашаа шеэр юм уу сейв хийдэг вэ гэхээр боловсрал болгосон өөрт нь маш их хэрэгтэй, үн цэнтэй гэж үзэж байгаа контентуудыг цааш нь шеэр юм уу сейв хийх магадaltaй. Би саяхан карантины үед нэг бүтээгдэхүүний сурталчилгаа харсан. Энэ бол IGTV дээр маань гарч ирсэн. Нэг хүний баяр сайхан хүн байдаг те. Энэ хүний сурталчилгаа хийсэн. Тэгээд энэ болохоор Зөв Монгол брэндтэй хамтарсан болов гэж харсан. Нэг талаасаа бас энэ нөрөө яг гэртээ гар утсаараа ингийн эзэн ямар нэгэн темплейтэнд оруулаагүй гэдэг үүднээс нөгөө хэрэглэгчээрээ контент бэлдүүлсэн болохоор надад их одоо сайн нөлөө үзүүлэх шиг болсон. Тэгээд нөгөө рамен хийж байгаа. Тэр нь болохоор артстай рамен. Шинэ юм бүтээгдэхүүн гаргасан билээ Tesog-ийнхан. Яг юм нөгөө шүлний артс гэдэг. Тэгээд би бүр гараад авсан л та шууд арцыг нь ягаад гэвэл ингээ гэртээ хийх боломжтой. Тэгээ энгийн контент нь өөрөө энгийн байсан учраас бас харагдаж байна. Тийм цаг хугацаанаас их гоё таарсан. Тэгэхээр та бүхэн энийг үзээрэй. Ерөнхийдөө манай нийтлэл дээр байгаа нийтлэл рүү маань ороод үзээрэй. Бас давхар e-book-ыг татаад аваараа та хэдэд хэрэгтэй маш олон мэдээллүүд байгаа шүү. За тэгээд бас дээрэс нь манай сургалт 50% өнгөрцөн байгаа. За дараачих нь болохоор сторигийн тухай ярих уу. Захирал саяных дээр санаа байна уу? Одоо шууд стори гоё ярив. За стори хэсэгт ингээд хамгийн дээр гарч ирдэг хүмүүс үүдэг. Хамгийн түрүүнд одоо миний аккаунтын бүрхий тэрний араас ингээд стори хийгдсэн хүмүүс хамгийн түрүүнд хэн гарч ирдэг юм болоо гэж бид нэр боддог баг. Тэгэхээр Instagram бас л одоо хинд сториг харуулахаа шийдэхдээ лайк дарсан, комент бичсэн, DM-ээр харилцсан эсхийг нь тулгуурлан шийддэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол хамгийн түрүүнд гарч ирж байна гэдэг нь та тэр хүнтэй маш их харилцаатай байна л гэсэн үг байна. Тэгэхээр Instagram бас одоо таны дагах дуртай хэрэглэгчийн хамгийн сүүлийн сториг нь бас үзүүлэх их дуртай. Өөрөөр хэлэх юм бол би одоо дагах дуртай хаягийнхаа бүх сториг ингээд үзээд дуусчлаа гэхэд дахиад шинэ сторигийн гут нь хамгийн түрүүнд ингээд гаргаад ирдэг. Хамгийн сонирхолтой л Instagram ер нь хүргэхийг зориод байна гэсэн үг байна. Тэгэхээр одоо бидний хувьд бол тухайн хаягтай дахиад харилцаа холбоо үүсгэх гэдэг маань их чухал болж байна. Тэгэхээр эндээс бол миний хувьд бодсон зүйл нь болохоор энэ story sticker-ыг ашиглах нь их зөв юм болов уу гэж бодсон. Маш олон хүний энийг ашигладаг. Би яг санджаар нөгөө UAE-ийн урангоо маш их юм question одоо асуултанд хариулах тийм стори маш их ашигладаг. Би тэгээд тэр тодорхой нэгэн асуулт үлдээсэн. Одоо асуулт энэ чиглэлээр асуулт асуугаарай гэх. Тэгээд тэр асуултын үлдээхээр ингээ бүх хүний асуултанд маш идэвхтэй
хариулж байгааг нь харагдаад байдаг. Тэгээ би бол бүх сториг нь гүйлгээд үздэг л дээ. Тэгсэн ч гэсэн өөрөө маш идэвхтэй байдаг учраас дараа нь дахиад гараад ирдэг тий. Тэгэхээр иймэрхүү үйлдэл дуудсан асуулт асуух эсвэл нөгөө одоо квиз бүглүүлэх тий эсвэл пол бүглүүлэх стикерүүд ашиглаад үйлдэл дуудах юм бол бас их сайн үр дүн авчирна. Тэгээ энэ үйлдэл дуудана гэдэг маань одоо заавал агуулгын бид нар бас бодох хэрэгтэй л болж эхэлж байна. Өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгээ нэг сонирхолтой байдлаар яаж танилцуулах вэ те? Яах вэ? Хэрэглэгчдэд өөрсдийнхөө дүр төрхийг яаж бүрдүүлэх вэ гэдэг талаас нь бас их бодох хэрэгтэй. Тэгээд яг үйлдлийн хувьд сторид дээр хамгийн хэлбэрхэн хийж болох үйлдэлүүд байна те. Пол энэ хоёрын аль нь зүгээр байна гэдэг асуудаг ч юм уу те. За эсвэл асуулт нэг question. Асуулт асуу хариулъя гэдэг. За эсвэл нөгөө нэг юм нөгөө эможи рейт өгдөг юм юу гэдэг те. Гих байдлаар иймэрхүү нөгөө нэг хэлбэр хүн болгон хийж болох тэгсэн мөртлөө үр дүн нь маш сайн өндөр сториг чинь зүгээр үзээд өнгөрөх биш хариу үйлдэл үзүүлэх энэ боломжуудыг нэмэгдүүлдэг учраас стори стикерүүд ашиглавал илүү зүгээр гэсэн тийм. За дараагийн бид хоёрын ярих гол одоо бас алгоритмын нэг маань хайлтын системийн хайлтын хэсэг дээр одоо Explorer tab гэж яриад тэгээд пэйж гэж ярьдаг тийм. Хайлтын хэсэг дээр хэрхэн энэ алгоритм ажилладаг юм бэ? За хайлтын хэсэг гэж байгаа. За хайлтын хэсэг дээр өмнө нь одоо захирал тойрон сая дурдсан 6 алгоритм гэдэг хэлсэн тийм нөгөө нэг ерөнхий 6. Энэ 6-тайгаа ерөнхийдөө адилхан алгоритм ажилладаг. Тэгээд PD хэсэг бол ялгамжтай. Дагагчдад илүү одоо тулгуурлаад байгаа. Explorer хэсэг бол мэдээж шинэ хэрэглэгч. Өөрөөр хэлбэл танахыг өмнө дагж байгаагүй шинэ хэрэглэгчд хүрэхэд тусна. Тэгэхээр энэ хэсэгт гарч ирэхийн тулд бид нэр энэ хэсэг нь яг нөгөө сонирхол холбоо хамаарал цаг хугацаа гэх мэтлэн 6 алгоритмаа чухалчлна. Үүнээс гадна ер нь энэ 6-ыг ингээд багцлаад үзэх юм бол бид нэр хүмүүсийг харилцаа холбоо хийлгэхэд те янз бүрийн реакшн үзүүлэхэд л ер нь анхаарах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр шинэ хэрэглэгчтэй хүрэхийн тулд бид нэр лайк, комент хийж урьдчилж явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр ер нь энэ хайлтын хэсэг Explorer одоо яг нэг Explore tab гэж яриад байдаг. За яг энэ хэсэг бол цоошин хүмүүст манай талаарх, манай постуудыг харуулах гол одоо манай цоошин ч явах одоо манайхыг дагааг хүмүүс гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр яг энэ бас их чухал. Тэр гол юм нь тухайн хүний сонирхож байгаа, сонирхож үздэг сэдвэрх бидний дагаагүй тэр одоо Instagram хэрэглэгчдийн постуудыг харуулдаг учраас яг тэр сэдв дээр тэр хүмүүсийн сонирхдаг нэг сэдв дээр та маш идэвхтэй ажиллах юм бол хүмүүсийн энэ хайлтын хэсэг дээр гарч ирэх магадлал нэмэгдэнэ гэсэн ийм санаа байна. За дараагийн практик зөвлөгөө. Тийм, нэг чухал зүйл байна. Хаштагийн тухай, тийм. Ер нь Instagram-ыг хаштагд яаж ашиглах ёстой? Яавал зүгээр яагаад хаштаг ашиглах ёстой? За хаштаг бид нар мэднэ тий. Хаштаг бол хайлтанд гарч ирэх маш одоо боломж байдаг. Instagram өөрөө хаштагийг маш сайн хэрэглэдэг. Одоо тухайн хаштагтай нийлсэн бүх контентууд гарч ирэх тий. Хайлтаар хүмүүс бол хаштагийн хайлт маш их хийдэг тий. Тэгэхээр хаштагийг ер нь бид нар аль болох их хэрэглэж явах ёстой. Instagram-ийн зүгээс бол бид нарт 30 хаштаг хэрэглэхийг ерөнхийдөө зөвлөдөг. Тийм 30 гэдэг тийм хязгаар тавьдаг. Тэгэхээр бид нар хаштагийг маш сайн тийм ашиглаж явах ёстой л гэсэн үг байна. Тэгээ өөрийн гэсэн хаштагийг бас жагсаалттай болчвол их сайн. Тэгэхдээ хаштагийг хандах болохоор нэг юм аргаар ашиглах зүгээр санагдсан. Нэгдүгээрт өөрийн хаштаг, яг өөрийн гэсэн хаштаг. Тэр хаштаг ямар ажил хийх вэ гэхээр таны нийлдэг бүх постуудыг нэг дор цуглуулж өгөх юм боломжтой тийм. Нөгөө талаас хүмүүсийн ашигладаг хаштагуудыг ашиглаж эхлэв зүгээр. За жишээлбэл Монголиа гэх юм бол Монголд одоо ихэнх гол Instagram хэрэглэгчдийн ашигладаг хаштаг байгаа. Тэр хаштагийг олон хүн дагдаг бол таны энэ хаштагаар ашиглаж постлсон постууд нөгөө хүмүүст харагдах магадлалтай тийм. Би одоо зөвхөн дагагч одоо хүн аккаунт дагахаас гадна хаштаг дагах боломжтой болсон. Тэгэхээр маркетинг гэсэн хаштагийг би дагаж болно. Тэгвэл манай байгууллагаас маркетинг гэсэн хаштагтай постууд нийтлвэл тэр хаштагийг дагаж байгаа хүмүүсийн ньюс фид дээр гарч ирнэ л гэсэн үг тийм фид дээр гарч ирнэ. Тийм учраас хаштагийн хувьд дахиад адилхан яг таны өөрийн дээрэс нь олон хүн дагдаг яг тухайн сонирхлын бүлгийнхний дагаж сонирхдаг ашигладаг хаштагуудыг ашиглаад явбал илүү сонирхолтой ийм байдлаар. За нөгөө талаас тайлбар текст. За. Юу тайлбар текст зургаас гадна видеос гадна харагдах байдлаас гадна тайлбар текст яагаад чухал вэ?
Тайлбар текстэн дээр бид нэр аль болох би бас яг энэ нийтлийг одоо бичгээд судлаад явж байхад нэг бас зүйл байсан. Тэр гэхдээ яг баталгаатай эсхийг би мэдэхгүй учраас нийтлэлдээ оруулаагүй. Тэр нь аль болох юм урт тайлбар текст бичээрэй гэсэн байсан. Тэр нь одоо ямар учиртай гэхээр хүмүүс нөгөө ингээд танаа нэг контент дээр ингээд удаан хугацаа зарцуулаад байх тусам тэрийг бас одоо Instagram-ын алгоритм илүү эерэг сигнал өгнө. Тэгэхээр урт тайлбар текстийг бичиж бид нар болно. Хоёрт болохоор тайлбар текст дээр үйлдэл дуудах хэрэгтэй. За энэ бол бүр баталгаатай. Яг үйлдэл дуудаж явах хэрэгтэй. Асуух марк тий. Янз бүрийн юм хийлэг гэхэд одоо шийдвэрсэн. Хүн бод нөгөө хэлхээс нааш хийдэггүй. Хэрвээ энд дараарай гэх юм бол хүмүүс бол яг дарддаг тий. Комент бичээрэй гэх юм бол бичдэг. Бид нар нөгөө хэрэглэгчийг юу хэлэх гэж байгаа маань тодорхой шүү дээ гэдэг ингээд бодоод байж болохгүй. Хэрэглэгч бол хэлэх юм бол илүү хийх магадлал нь өндөр болдог байгаа. Тэгэхээр энэ талаас тайлбар текстээ бид нар бодож хийх хэрэгтэй байх нэ. За дараагийн хэсэг бол IGTV болон Instagram Reels-ийн алгоритмын талаар байна. За Instagram-ийн feed-тэй бол төсөөтэй хэлбэрээр ажиллана. Өөрөөр хэлэх юм бол хамгийн их харилцдаг, хамгийн их сонирхдаг постыг үндэслүүлээд ерөнхийдөө IGTV болон Reels-ийн постууд харагддаг байгаа. Тэгээд түншлээ яг энэ хайлтын хэсэг буюу explore page гэсэндээ IGTV болон Reels-ийн контентыг байршуулдаг. Тэгэхээр илүү сонирхолтой үндэслэдэг гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Тэгэхээр яг л нөгөө нэг өөрсдөө гисэн сонирхлын бүлгээ бүрдүүлэхийн тулд бид нар их одоо анхаарч яг тэр одоо чиглэлтэй зорилготой контент бэлтгэхэд бас Instagram дээр маш их анхаарах хэрэгтэй байна. Манай юу нэг л тийм юу маань зүгээр явж байгаа. Зүгээр. Тийм. Заахад өөрчлөлт. Тэгэхээр IGTV, Facebook, Instagram их олон төрлийн бас шинэ функцүүд гаргацсан тийм. IGTV, Reels гэдэг бас TikTok-тай төстэй бас тийм үйлчлэг гаргасан. Тэгэхээр энэ дээр ерөнхийдөө feed-тэй илүү төстэй байдлаар алгоритм ажилладаг юм шүү дээ тийм. За тэгээд ерөнхийдөө яг энэ IGTV буюу видеоны хэсгийн тухайд гэх юм бол бид нар видеоны эхлэлд маш сайн анхаарах хэрэгтэй. За IGTV-гийн видеоны тухайд эхний 1 минутыг үзсний дараа бол цаашаа үргэлжлүүлж үзэх хэсгийг биднээс асуудаг. Тэгэхээр хэрэглэгч хэрвээ цаашаа үргэлжлүүлээд үзье гэдэг сонголтыг сонгох юм бол бас Instagram-д эерэг тохиогддог. Өөрөөр хэлэх юм бол манай видео сонирхоод байна, манай хэрэглэгч сонирхоод байна гэж үздэг. Тийм болохоор бид нар 1 минутыг цаашаа үзэх сэтэл дүүрэн байхаар ерөнхийдөө зохиомжтой тийм. Тэгэхээр нөгөө нэг влогерууд, Instagram-ийн инфлюенсерууд эхлэл хэсэг дээр нэг юм сонирхолтой тасалсан хэсгүүд оруулаад байдаг тийм. Энэ маань тэгэхээр санаандгүй зүйл биш байна л гэсэн үг байна тийм. Тэгээд бас дээрэс нь бид нар бол ерөнхийдөө одоо direct message буюу шууд мессежийг ашиглаж явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол одоо хин их тантай холбоо харилцаа үүсгэх шууд мессежээр хандаад тэр хүнд одоо илүү танай контентуудыг цаашдаа ч гэсэндээ байнга хүргэж явах Instagram анхаарах учраас ингэ хэрэгтэй. Тэгэхээр Facebook, Instagram бол яг энэ тал дээр маш сайн ажиллаж байна. Дээрээс нь direct message ашиглах энэ боломж нь бас их илүү. Би тухайн хүн рүү мессеж бичиж болно тийм. За эсвэл одоо мессеж бичээрэй гэх юм бол би одоо нөгөө линкийг явуулна, ийм юм өгнө гэдэг ч юм уу тийм. За эсвэл мессежээр асуугаараа би гэх юм бол хариулъя гэдэг ч юм. Иймэрхүү байдлаар ингээд direct message үүсгэж хоорондоо холбоо одоо мессежээр холбоо харилцаа үүсгэх ийм боломжуудыг байнга гаргаж өгдөг. Пост болгон дээр энэс илүү дэлгэнгүй мэдээлэл авах юм бол direct message-ээр хангаарай гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар өрөөссөн асуулт хариултуудын постууд мессежээр хандах ийм боломжуудыг илүү. Дээрээс нь story дээр одоо жишээлбэл story дээр хариу үйлдвэрлэхээр энэ мессеж хэлбэрээр ирдэг тийм. Тэгэхээр манай story дээр лайк дараарай тийм. Зүрх явуулаарай гэдэг энэ өөрөө дахиад адилхан direct message үүсгэж байгаа хэлбэрхэн мөртлөө сонирхолтой ийм аргачлал хүмүүс Instagram-ын инфлюенсер рүү их хэрэглэдэг юм байлээ тийм. Тэгэхээр яг ийм байдлаар бас ажиллах ийм боломж байдаг юм байлээ. Direct message маш сайн ашиглаж болно. За дээрс нь Instagram-ын шинэ функцүүдийг сайн ашиглах гэсэн ийм зөвлөмж байсан. Ерөнхийдөө Instagram бол одоо маш их шинэ функцүүдийг гаргаж идэв. Захирал дээр нөгөө нэг өнгөрсөн лайваар бас ярьсан тийм. Ковидын үеийн маркетинг гэдэг дээр ч ярьсан. 21 оны ерөнхийдөө тренд гэдэг дээр ч ярьж ирсэн. Instagram одоо маш олон одоо shop хэсэг, reels хэсэг гэх мэтчлээ. Янз янзын юм шинэ функцүүдийг гаргаж байгаа. Тэгэхээр энэндээ одоо энэ функцээ илүү олон таниулах хэрэгцээг нэмэгдүүлэхэд бас ингээд анхаардаг. Тэгэхээр та өөрөө
хэлэх юм бол энэ функцийг ашигласнаар Instagram-ын алгоритмын одоо дэмжлэгийг хүртэх боломжтой гэсэн үг. Instagram одоо та энэ функцийг ашиглангуй чинь тэрийг дэмжиж олон хүнд хүргэх ажлаа Instagram өөрөө хийх юм шүү дээ, тий. Тэгэхээр энэ функцүүдийг бас сайн ашиглаж явах хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө дүгнээд хоёлаа дүгнэлтээ хэлхий захирлаа. Та юу гэж бодож байна? Ер нь. Тэгэхээр ерөнхийдөө энэ шинэ функцүүд гарсан дор нь ашиглах нь гэдэг нь өөрөө Instagram төртөө түрүү сошиалар гарсан функцээ дэмжиж ажиллаж байгаа бох тийм. Тэгэхээр тэрнийг бас ашиглах хэрэгтэй гэдэг энэ санаа явж байна. За нөгөө талаас угаасаа энэ Instagram дээр өөрөө үр дүнтэй идэвхтэй ажиллана гэдэг өөрөө дахиад тийм хялбар амархан бол биш баг. А гэхдээ хийж болохгүй зүйл бас биш. За үнэхээр идэвхтэй байдаг олон дагагчтай байнгын идэвхтэй ажилладаг энэ хүмүүсийн юу хийж байгаа юу? Одоо тэр туршлага юунаас нь маш сайн судлуул зүгээр. Тэрнийг хэрэгжилж үз өөрөөр таарах нь уугүй юу? Иймэрхүү байдлаар одоо ажлууд зүгээр. За дээрэс нь нөгөө талаас сая өнөөдөр ярьсан манай энэ нийтлэл e-book байгаа тийм. E-book-ээс хэрэгтэй зайлшгүй анхаарах ёстой зүйлсүүд мэдээллийг маш мэдж аваарай. Нөгөө талаас өнөөдрийн ярьсан энэ алгоритм өөрөө бидний ажил маш сайн туслаа шүү. Тэгээ алгоритм мэдж гэнэ гэдэг өөрөө юуг яаж ашиглавал илүү үр дүнтэй вэ гэдгийг илүү сайн таньж мэдхэд хялбарчлахад маш сайн нөлөөтэй. За тэгэхээр Instagram бол ерөнхийдөө сонирхолт суурилсан бодит харилцаа гэдэг зарчим үйлчилж байна. Энэ 6 алгоритмыг зургуулсан багцлаад гэх юм бол ерөнхийдөө л ингэж багцлж хэлж болохоор байгаа. Тэгэхээр айл болох харилцаа үүсгэлтэн дээр маш сайн анхаараарай. За тэгээд өнөөдөр бол бид хоёр яг одоо алгоритмын хэсгийг голчлоод ярьлаа. Тэгэхээр одоо алгоритмын хэсгээс гадна биднэрт одоо оновчлолын хэсэг постууд бас одоо нэг Instagram дээр топ хийдэг постууд гэдэг. Одоо яг ингээд бүр топ постууд гэсэн үг. Одоо инфлюенсеруудын байнга хийдэг гэдэг ч юм уу те. Иймэрхүү постууд нь ямар постууд байдаг вэ гэдгийг бид яг Монгол дахь одоо маш олон хандлагатай пэйжүүд дээр жишээ аваад бас хийсэн байгаа. Одоо мэрэгчлэнүүдийн яг гаргасан зүйлийг Монгол дээр жишээ аваад ингэж харуулсан байна. Тэгэхээр манай e-book-ийг татаад аваарай. Бас дээрээс нь бидний инсайт хэсэг буюу одоо үр дүнгээ хэрхэн хэмжих вэ? Яаж сурталчилгаа явуулах вэ гэх мэт маш олон зүйлүүдийг багтаасан. Дагагчаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? Дагагчаа хэрхэн худалдаа авагчид болгох вэ гэх мэт яг энэ бодит биднэрт өөрсдөд маань өдөр тутам Instagram хөтлөхөд толгордог асуудлуудыг багтаасан e-book бэлдсэн байна. Энэ e-book-ийг та бүхэн татаад аваарай. Бас манай сургалт байгаа. За сургалтын талаар захирал жоохон танилцуулах уу? Бидний хувьд өмнө нь ингээд танхимын сургалтууд хийдэг байсан. За танхимын сургалтууд маань иймэрхүү одоо янз бүрийн хөл хорой, сая нэг цар тахлын үе энэ зүйлүүдээс болоод ковид янз бүрийн зүйлүүдээс болоод сургалт байнгын явахын боломжгүй болчихсон. За тийм учраас бидний хувьд аль болох онлайн сургалт хий. За гэхдээ онлайн сургалтаа арай өөр хэлбэрээр хүмүүст илүү их өгөөж өгөх боломжтой байна тийм. За байнгын эрх холбоо асуулт хариулт байнгын эрх холбоотой хариу өгдөг одоо мэдээллийг нь солилцдог хоорондоо танилцж холбогддог ийм байдлаар сургалтын зохион байгуулъя гэж үзээд бид нэр одоогийн байдлаар 9 сэдвээр 65 видео хичээл бэлтжижсэн байна. За тэр хичээлийг маань зөвхөн видео хичээлүүд үзээд өнгөрөх биш. За үзээд хичээлүүдээ сонгож үзээд гарч байгаа асуудлуудаа дахиад биднээс буцааж асуугаад бид нар аль болох илүү дэлгэрэнгүй лайв хэлбэрээр дэлгэцээ харуулж байгаа тайлбарлах, заавар зөвлөгөө өгөх ийм байдлаар сургалтуудыг зохион байгуулж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл манай сургалт маш өргөн хүрээтэй сэдвийг хамарсан дээрэс нь байнгын харилцаа холбоо, фидбек, асуулт хариултууд, заавар зөвлөгөө ийм байдлаар үргэлжлэхээр бид нар яг одоо сургалтаа сүүлийн 8 сар хийж байна. Үр дүн сайтай байгаа. Одоо ч гэсэн явж байна. Яг л энэ иймэрхүү үед хамгийн хэрэгтэй зүйл яг энэ дижитал орчин, энэ сошиал орчин дээр маркетинг хэрхэн хийх вэ гэдэг энэ аргачлалууд хамгийн хэрэгтэй зүйлс нэг гэж үзэж байна тийм. За сургалттай холбоотойгоор бас нэг яг миний яг өөрийн яг хэлэх зүйл нь болохоор юу байна вэ гэхээр бид хэд нөгөө яг өөрсдөө энэ сошиал медиа маркетингийн төслүүдийг удирдах ажилладаг. Тэгэхээр бид хэдэд өөрсдөө удирдах ажиллаж байна гэдэг маань яг удирдах ажиллаж байгаа яг сошиал дээр ажиллахыг хүсэж байгаа, маркетинг хийхийг хүсэж байгаа хүмүүс юу тулгардаг вэ гэдгийг бид нар маш сайн мэддэг гэсэн. Тэгэхээр яг энэ өөрийнхөө бодит туршлага болон онлайн мэдлэгтэй бид нар суурилсан сургалтыг орж байгаа. Тэгээд сая сүүлийн үед яг энэ ковидын үед бид маш олон хүмүүстэй холбогдлоо. Одоо холбогдож хамтдаа асуудал шийдэх маркаар тийм манай сургалтанд сууж байгаа хүмүүсийн бүгднийх нь пэйжийг хараад
хамтдаа ингээд лайваар зөвлөгөө аваад ингээд явлаа. Тэгэхээр одоо манайхаас зөвлөгөө гэж авах боломжтой. Тэгээ бид нар цаашдаа ч гэсэндээ яг энэ байдлаар сургалтын дээр одоо энэ зүйлийг хийсээр л байх болно. Яг ингээд байнгын зөвлөгөөтэй хоорондоо холбоо харилцаатай байх та харж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө танд бас хэрэгтэй байх болов уу гэж бодож байна. Тэгэхээр хэрвээ та ийм зөвлөгөө авахыг хүсэж байвал манай сургалтанд бас суугаарай. За тэгээд баярлалаа. За ингээд өнөөдрийнхөө аяг дуусгая. Бүгдэнд баярлалаа. Амжилт хүсье. Баяртай. За баяртай.